Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр та бүхэндээ дэвсгэрсгийн талаар тайлбарлаж өгье. Үгийн дунд ба адагт ардаан их шиггүй орж болдог үсгийг дэвсгэр үсэг гинэ. Хатуу ба зөөлөн дэвсгэр үсэг гэж ангилах бөгөөд багарсад намлан гэсэн зохиомл үгээр чийжилбэл хялбар байдаг. Үгийн дунд ба адагт орох Б гэгүүлэгч. Жишээ нь дэвтэр, зөв. Монгол бичигт үе авайг Б гэгүүлэгчээр бичиж тэмдэглэдэг. Эр үгийн Г гэгүүлэгч огт, хамаг. Эм үгийн Г гэгүүлэгч эгц, чимэг. Эр гэгүүлэгч урт, хавар. Эс гэгүүлэгч эгүүсхүү буюу үүсэх, улас. Д гэгүүлэгч одох, ард. Н гэгүүлэгч энд, цагаан. Эм гэгүүлэгч эмч, ном. Л гэгүүлэгч малчин, мал. Н гэгүүлэгч анги буюу анги. Занг буюу зан гэж уншина. Эдгээрээс бусад гэгүүлэгч үгийн дунд адагт ямагт иршигтэй бичигдэх бөгөөд үүнийг үл дэвсгэрлэх үсэг гэдгээ. Ингээд хамтдаа дасгал ажиллацгаая. Бүгд дэвсгэр үсгээр төгссөн хэсгийг олоорой. Бал, дэвтэр, ном. Үе төгсгөж буй дэвсгэр үсэгтэй холбож үг бүтээгээрэй. Навч, дуучин, гутал. Дэвсгэр үсэг залгаж үг бүтээгээрэй. Намуур, эбүүл, зун, хабуур. Өнөөдрийн хичээл маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн хичээлээр дахин баяртай уулзцаая.